Орой минь түргэн үзэгчдээ дүрслэх хурлын гоо орчилт сэтгүүлийн шинэ дугаар эхэлж байна. Бид энэ удаагийнхаа дугаараар Монгол үндэсний уламж сэтгэлгээг хадгалан үлдсэн нүүдэлчдийн ахуй соёл, зан заншил, сэтгэлгээний онцлогийг бүрэн дүүрэн харуулж чаддаг Монгол зургийн үүх түүхийг тухай хүрэх болно. За мөн Монгол зургийн орчин үеийн төлөөлөгч зураач Ангараг Сүрэнгийн уран бүтээлүүдтэй та бүхнийг танилцуулна. Зуун дамжиг нүүдэлсэн ард түмний минь сэлгэн намрын халуун амьсгал зэрэглээтэн бие бүхэн нь хөвх биерийн үзүүрээр нэгэн хавд хайд буух юм. Монгол хэмээн овголсон уран зургийн гайхамшиг нүүдэлчин хүмүүний цусанд шингэж сэтгэхгүй дууссан аж. Нэгэнтэн Монгол зургийн урлаг өнөөдөр дэлхийн жихэнд Монгол хэмээх анирыг түгээж нэгэн домгийн ард түмэн өдгөөн хүртэл амьдран буйг илтгэн байх үлээ. Монгол хүн гэдэг бол Төв Азийн өндөрлөн нутгаар нүүдэлж амьдарч ирсэн олон ухсаатан ястнуудын нэгдэл 13 дугаар зуун хүртэл амьдарч ирсэн энэ их олон зуун жилээр өнөг зүнүгээс эхлээд амьдарч ирсэн олон ухсаатан ястны нэгдэл шүү дээ. Монгол зураг маань өөрөө ерөөсөө их одоо тэмтэй. Одоо манай нүүдэлчдийн л урлагийн л одоо оргил одоо хаа газар аль ч улс гэсэн ерөөсөө урлагийн одоо дүрслэх урлагийн оргил цэгүүл уран зураг л байдаг шүү дээ. Яг тэр хэмжээгээр манай нүүдэлчдийн тэр л урлаг л байхгүй. Хүү нэгдлийн хүмүүс гизээ задахлаар цаашаа өөр юм тунгааж бодож боловсруулангуудаа юм дүрсэлж эхэлдэг. Ингээд энэ үл дүрслэх гэдэг бол бас л нэг том урлагийн гол цөмөн явж байдаг. Тэгээд тэр дүрслэх урлагийн одоо юу манад бол их баялаг сүг зургнууд байгаа. Ерөөсөө нүүр Монголоос ахуулаад энэ хоошоо байгаль урлагийн том нутагт бол хадны сүг зург бол. Тэгээд байхдаа бүр одоо нэг хойд цэнхрээгаууд гэдэг шиг бүр Монголд одоо байхгүй бол замтдаг зурдаг нөгөө Тэмээ Хяруул Маамонт Заамаа гэдэг Монголд одоо байхгүй болсон. Тэр нэлийн эртнээс зурж ирсэн бол тарж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бүхэн зурж байхлаар тэр чинь энэ уугуул иргэдэл зураа штэ. Тэргээрэл энэ бол бидний өвөг дээдсийн уламжил юм аа. Сүг зурган дээр гэхтэл хүний яг одоо зураач нарын нөгөө мэргэжлийн бус хүмүүс бол хүний нь бол хүн шиг бүр яг ингээд бодит юм шиг зурхгүй зүгээр ийм хавтгай дүрсээр ингээд илэрхийлсэн байна. Тэгтэл тэр дүрсэн дотор тэр амтантай ан хийж байгаа ч юм уу тэр хүүхэд төрүүлж байгаа ч юм уу тэр дүрсүүдийг зөвхөн тэр ийм силуэтийн ийм хар хэлбэрээр илэрхийлсэн байт. Тэгэхээр тэр үед бол байгалийнхаа инстинктээр тий хүн өөрөө цаанаасаа тэр аж байдал амьдралтайгаа холбоотой тэр мэдрэмжээ тэр зөвхөн дүрсээр илэрхийлээд гаргаад ирсэн байхгүй юу? Ийхүү Монгол зургийн урлаг хүн гөрний үеэс магадгүй түүнээс ч өмнө түүхэн бичиглэж эхэлжээ. Тэгвэл мянганы хүртүүлэн ирсэн Монгол зургийн урлагийн гайхамшиг жоохон юунд оршин юуг өгүүлнэ. Монгол хүний сэтгэлгээний онцлог нь ахуй амьдрал, байгаль орчин, цаг агаар,
газар нутагтайгаа салшгүй холбоотой байх юм. За энэ утгаараа бол нүүдэлчин сонгодог амьдрал гэдэг утгаараа монгол хүний сэтгэлгээ бол их өвөрмөцөө. За монгол хүний сэтгэлгээнд хамгийн чухал юу байдг вэ гэхээр хүн байдаг. Хүмүүн гэж юу вэ? Хүн гэж хэм бэ? Хүн хаанаас ирсэн бэ? Ямар зорилготой вэ гэдэг асуудал бол монголчуудын гүн ухааны суур үндэс болдоо гэж би үздэг нэгдүгээрт. За хоёрдугаарт нь яагаад гэвэл монгол хүний одоо яриа амьдрал дотор өдөр тутам үрсэж байгаа яриан дотор бол хүнийг хүн болох, хүүхдийг хүн болох, хүн шиг бай, хүнээ алдсан гэсэн дандаа юмгууд явж идэг л да. Энэ маань өөрөө нүүдэлчин ард түмэн хэдийгээр бичиж тэмдэглэж үлдээгөөч гэсэн сайтар бодож боловсруулсан хүний тухай өөрийн гэсэн гүн ухааны үзэлтэй байжээ гэсэн юм үндэслэл төрж байгаа. Монгол зургийг ер нь бол шууд хэлбэр дүрсийн урлаг гэж болно. Дүрслэх урлаг маань өөрөө бас хэлбэрээ буюу юугаар илэрхийлдэг тийм. Тэгтэл аливаа нэгэн юмыг хэлбэрээр нь илэрхийлнэ гэдэг агуулга нь илүү давмгай гэсэн үг. Өөрөөр хэлбэл монгол зурагт бол их тооцсон маягтай зурдаг. Тэгвэл аливаа юмыг байгаагаар нь авч дүрсэлдэг. Монголчууд үзэгдлийг ерөнхийд наваа дотроос нь юу онцлог вэ гэдгийг салгаж авдаг. Тэгэхээр зэрэг хонь зурлаа гэхэд яг хонь зурхгүй, хоньны юу онцлог вэ? Тэр онцлогийг л гаргаж ирж зурдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл монгол хүнд бэлэгдэх сэтгэлгээ илүүтэй хөгжсөн гэж хэлж болж байгаа. Дундад зууны үед Европын уран зурагт бодит дүрсийг одоо энэ байж байгаа аягийг яаж зурдгийг судалж явах үед бол аягийн мөн чанарыг Азад илэрхийлээд эхэлсэн байх жишээ. Дүрсээр буюу өнгөөр тэр орон зай илэрхийлэлтүүд нь бол эрсдэс илэрхийлэх аргачлал буюу хиллэгтэй байдаг. Энүүгээрээ монгол зураг маань маш их өвөрмөц онцлог. Монгол зургийг бол антонгүй гэж ойлгодог. Ихэнх улсууд. Одоо шарвын зургийг та нар ч тэгнэ. Ерөөсө хүүхэд зурсан шиг ийм зургийг би зурж байна. Тэгтэл чи нөгөө Шагал, Матисс гэдэг одоо энэ Европын орчин үеийн урлагийн эсгүүд чинь болохоор харахад бас нэг тийм зураг байгаа шүү дээ. Гэхдээ тэр антомгүй биш. Антомыг дээд зэрэг мэдгэлээр чөлөөлж чаддаг. Монгол зураг бол угаасаа нүүдэлчдийн урлаг гэхэд хэлсдэггүй. Одоо монгол зураг гэдэг нэр маань бол 40-од оны үед манай ардын зураач Чултанбуан гаргасан нэр том юм байна. Тэрнээс хойш одоо монгол зураг гэж нэрийдэд яваад байгаа. Ер нь бол нүүдэлчдийн урлагийн уламжлал. Нүүдэлчдийн урлагийн уламжлал маань юу вэ гэхээр нүүдэлчдийн соёл маань өөрөө дэлхийн байгаль орчин одоо байгальтайгаа нөгөө байгалаа аргадаж амьдардаг тий байгальынхаа үр чимийг хүртээд тэрэндээ эргэж байгальдаа нөгөө хүнлэг байгалийн амтэн гэдэг агуулгаар хүнлэг харьцдаг гэсэн энэ харьцаанаас үүдсэн урлаг л да. Тэр нь ямар урлаг вэ гэхээр хүн өнөөдөр байгаль орчинтойгоо зөв зохицоод тэр байгалыг бодит байдлаар нь хүлээж авч чадах чадвартай болсон хүмүүс тэрийг хийсвэрээ сэтгэх сэтгэлгээтэй болсон. Тийм учраас суурин иргэншлийн соёлоос нүүдэлчдийн соёл энэгүүрээ илүү давуу. Үнэхээр л монгол зургийн зураас өнгө будаг агуулга бүхэн нүүдэлчдийн сэтгэлгээг тод томруулнаар дүрслэн байх юм. Гэхдээ мэрэгжлийн уран бүтээлчдээс бусад энгийн хүмүүс монгол зургийн энэ агуу өгүүлэмжийг хэрхэн уншиж, хэрхэн ойлгож, төсөөлөх нь нэн сонирхолтой. Монгол зургийн бусад төрлүүдээс ялгагдах гол юм нь бол нэгдүгээр одоо энгийн мэрэгжлийн бус хүмүүст бол арга ажиллагаа техник. Тэр одоо илэрхийлж байгаа одоо аргачлал гэсэн зурах техник нь.
Мэргэжлийн талаас ярих юм бол сэтгэлгээний урлаг гэж одоо Монгол зургийн бүтээлч бүгд хүлээн зөвшөөрөв. Бид нар өөрсдөө тэр сэтгэлгээний урлаг талаас нь илүү хөгжүүлэхдээ хийсвэр сэтгэлгээ гэдэг талаас нь. Гэхдээ сэтгэлгээний Монгол зургийн сэтгэлгээний урлаг гэж хэлчихлээр бусад урлагийн төрлүүд сэтгэлгээгүй юм шиг хүмүүс ойлгож магадгүй. Гэхдээ тэгж хэлж байгаа юм биш. Монгол зураг маань өөрөө нүүдэлчдийн урлаг гэдгээр маш их тийм хийсвэр сэтгэлгээтэй байдаг. Тэр сэтгэлгээ нь ямар байдг вэ гэхээр одоо дундад зууны үед Европын урлаг бодит төрсөл юу бодит орон зай бодит агаар гэдэг юмыг судалж байхад одоо нүүдэлчдийн урлаг бол аль хэдийн хийсвэр урлал хийсвэр сэтгэлгээн дээр тулгуурлаж өөрийнхөө илэрхийлэх гэсэн санаагаа дүрс хэлбэр зураасаар илэрхийлдэг болцсон байсан. Ийм агуулгаар одоо хийсвэр сэтгэлгээний урлаг нь илүү давамгай гэж хэлж байгаа. За Монгол зурагт бас их онцлог байна. Монгол хүний сэтгэлгээ бол ерөнхийдөө суурин иргэншилтнүүдийн сэтгэлгээнээс нэг 6-7 үндсэн ялгаанууд байдаг. За нэгдүгээрт бол Монгол хүн бол хизээч одоо нэг гэртээ хоёулахнаа ч юм уу одоо нэг гэртээ ганцаархнаа амьдраад байдгүй. Хамтын амьдралд байдаг. Тийм учраас бол хамтын амьдрал донд хүмүүстэй эвтэй амьдрах тухай ойлголт байгаа юм. Өрөндийнхэнд бол тийм биш. Байшинд амьдардаг учраас нэг өрөөндөө нэг л хүн байна. За нэг ингэ энэ юу хэлж ийн үгээр зэрэгөө өөрийн биедээ хандлага нь өөр юм а гэсэн санаа. За хоёрт нь Монгол хүний сэтгэлгээ нь түрүүний миний дурдсанаар байгальтайгаа нэгт холбоотой байдаг. Маш өгөөмөр халуун зөөлөн өрөв сэтгэлтэй мөртлөө маш хахир хатуу зэрлэг төшгөн авирч гаргаж болох. За 3 дугаарт нь Монгол хүний сэтгэлгээ нь ерөнхийдээс салан руу урсдаг. Өөрөөр хэл бүхлээр нь авчаад дараа нь салгаж үздэг гэсэн үг. Жижиглж үздэг гэсэн үг. Бид нэр он сараа бодоод утсан ч тийм байгаа шүү дээ. 2000 оны 9 сарын 1-ний өдрийн 1 цаг 1:30 минут гэдэг ингээд ошлцдаг. За 4-дүгээрт нь монголчууд эмэгтэйчүүдтэй хандлага байгаа. Энэ маш их ялгаатай. Бүр даже одоо Европоос ч ялгаатай байгаа шүү. За 5 дугаарт нь бол монгол хүн ахуй амьдрал мал аж ахуйтайгаа нэгт холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл ургамал газар дэлхийдээ холбоотой гэсэн үг. За эдгээр ялгаанууд чинь тэр урлагийг бүтээхэд яг ил тод тусдаг да. Гэхдээ Монгол гэж томьёолсон энэ урлаг монгол хүний сэтгхүүгээс төрсөн учраас нэгэн өвгдийн цустай хүн бүр сэрж ойлгомоор. Хэд эрдний арга барил, хавт гайн үзэл, сонирхолгүй шийдэл хэмээн монгол зургийн урлагийг хэлэх шүүмжлэх боловч үнэн дан эдгээр зураг өөрийн хэлбэр бус агуулгадан үргэлжид нэгэн өв соёлыг тэн өнөө эрдний орон зай цаг хугацааг хадгалан байдаг. Ийхүү бид монгол зургаас өвгдийнхөө амьдрал ахуйн гэгэн ухаан оноч мэрэгэн үгс зүр үгсийг олж унших түүнийг ойлгон мэдрэх боломжийг олж чадсан юм а. Тэгэхээр зураач уран бүтээлчдийн гол нэг шийдэх ёстой юм. Тэр донж хэлбэр тэрийг сайн зурсандаа, гоё нарийн зурсандаа биш. Тэрийг ямар хэлбэрээр илэрхийлж гинэ үү? Яаж тэрийг үнэмшилтэй болгох зурх уу? Миллиметрийн одоо мэргэжлийн ингээд сургалт явж явах дотор хэлбэрийг ингэж өөрчлөхийн тулд миллиметр байтугад хэдэн миллиметрийн хэд хуваасны тэдээр хүртэл хэлбэрийг өөрчлөхөд дөрвийн өөрчлөлт үүсдэг гэдэг ч юм уу. Ингээ бүр нарийсаад ингээд яриад ихэд энэ дэр энгийн хүмүүст тайлбарлахлаар ойлгомжгүй юмуд их гаранталтай. Монголын урлагт монголчуудын сэтгэлгээ хурц тодод илэрч байгаагийн нэг жишээ нь энэ монгол зураг байхад. Монгол зургийн өнгө, дүрслэл, зохион жинтэр нь тосон будгийн одоо Европ чиглэлийн зургаас тэр Азийн хятад одоо тэр Гуаха те Японы энэ зургуудаас бол их өвөрмцөө өөр байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр зураач ерөнхийдөө юмсыг яг цэвэр нисч байгаа шүү. Дээрээс газрыг харж байгаа мэтэр хардаг. Тэгтээ бүх зүйлийг нэг хавтгай дээр юм шиг мөртлөө зураасныхаа тод бүдэг, өргөн бүдүүнээр орон зай гаргаад өгсөн байдаг.
ийм онцлогтой байна. Европын урлагч нь бидний оновчил задлж тайлбарлаагүй юмыг тайлбар хийж өгч байдаг шин. Яагаад тийм өнгө гарч ирэх болсон? Яагаад би ийм өнгөөр илэрхийлэх болсон? Зураг зурхын тулд би өөрийнхөө сэтгүүгээр зурна тийм ээ. Миний сэтгүү энэ ертөнцөдтэй юм уу, энэ хүмүүстэй ямар философиор холбогдож байна вэ? Ямар мэдрэмжээр холбогдож байна вэ? Бид нар яаж уялдаж холбогдож байна? Тэр уялдааг би яаж мэдэрч байна вэ, тийм ээ? Энэ мэдрэмжийг гаргах тэр үндэслэж явна. Өгүүлэмжгүй Монгол зураг гэж үгүй. Тэд хизээд ямар нэгэн түүх, үлгэр домгийг хуучилж хэн нэгэнд альва нэг сургаалыг айлдаж байдаг юм. Зургийн зураас бүрэн нэг үг, зурлаг бүхэн нь нэг өгүүлбэр шиг. Хүмүүний дотоод сэтгэлийн анирыг сонирдож, мэдрэмж юуг нь уудлан гарах урлаг Монгол зураг юм. Улаан өнгөн дотор Монгол улаан гэж бас байна. Хятад улаан, Япон улаан. Одоо хятадуудын улаан өнгийг бол манай монголчууд хамгийн их сайн мэдэрдэг хятад улаан өнгө. Тэгэхэд Монгол улаан өнгө хизэж хятад шиг тийм өнгийн шийдэл байдаггүй байхгүй. Тэгэхээр жишээ нь бас нэг жишээ гэхэл хүн энгийн Монгол хүний суудлал тий сууж байгаа байдал. Хятад хүний сууж байгаа байдал, Япон хүний сууж байгаа байдал бүгд ялгардаг. Эдгээр бүгдээр адилхан Азийн хүмүүс тэгсэн мөртлөө адилхан харьцаатай, адилхан төстэй төрхтэй мөртлөө хятад хүний царайны уруулын хэлбэр, шүдний хэлбэр ингээл танигддаг. Яг энэтэй адилхан нүүдэлчдийн урлаг юу манай Төв Азийн урлаг гэдэг маань нэгдүгээр цаанаасаа түрүүний өнгө ярьдаг шиг тэр Монгол сэтгэлгээ гэдэг юм маш их тэрийг их зөв суулгаж өгөх хэрэгтэй байна уран бүтээл шүү дээ. Оюутан залуучууд Монголын урлагт бүтээгдэж байгаа дүр бэлэгдэл болгон дандаа эрхчлөө бэлэгдсэн байдаг. Монгол хүн өөрөө эрхчлөөтэй амьдрч ирсэн. Энэ хөргөн тал уудам нутагт нийт захиргаанд орж өөрийнхөө дураар л амьдрсан. Яг энэ сэтгэлгээ нь Монгол урлагт илэрдэг. Суурийн иргэншлийн хүмүүстэй ингээ харьцуулаад харахад нүүлчтийн цус нь байж байгаа учраас одоо бид нар ч гэсэн суурийн иргэншилтэй амьдарч шít. Тэгсэн мөртлөө нүүлчтийн тэр оюун ухааны тэр сэрэг ухаан ингээд уламжлаад цусандаа шингээд яваад байгаа учраас бид нэр ингээд бас нэг ялгарх зүйлтэй байна. Тийм ээ. Үнэхээр л Монгол зураг гэдэг Монгол хүний л мэдрэмж, оюун ухаанаас буудаг. Омог бардам хэрнээ амирлангуй бадрангуй хийгээд нууцлаг эрх чөлөөтэй хүмүүн Монгол ажээ. Энэхүү дотоод сэтгэлийн зурлаг цааснан амьлах нь Монгол зураг гэлтэй. Монгол зураг хизээч хэлбэрийг жухалчилдгүй агуулгатан бүхий л сайн сайхан бүхнээ уусхан шингээх бөгөөд түүний жинхэнэ мөн чанарыг зөвхөн нүүдэлчин удмын хүмүүн ойлгож мэдэрнэ гэв. Монгол хүний сэтгэхгүй ахуй зан чанарыг нэвчингээс энэхүү урлагийг өнөө цагт түгээн дэлгэрүүлж аваа. Монгол зургийн нийгэмлэгийг энэ удаа ярихгүй өнгөрч болохгүй лээ. Тэгвэл энэхүү нийгэмлэг нь 10 гаруй жилийн өмнө байгуулагдаж Монгол гэх нэрийг дүрслэх урлагаар дэлхийн тавцанд танилцуулж яваа юм. Монгол зурчин 2002 онд байгуулагдаад одоо 2000 сая одоо энэ жил 10 дахь жилээ тэмдэглэх гээ байж байна. Тэгээд 10 жилийн хугацаанд Монгол зураг нийгэмлэг маань өөрөө залуу уран нэгдүгээр хамгийн дөрөв залуу уран бүтээлчдээс үүссэн. Одоо элсэж шинээр орж байгаа зураач уран бүтээлчд маань гэсэн залуучууд байгаа. Тэгэхээр нэгдүгээр хөгжлийн хувьд бол маш эрчимтэй хөгжиж байгаа. Нэгдүгээр залуучууд учраас Монгол зургийн арга техник, дүрслэх аргачлал, зохиомжийн хэллэг, санаа гэдэг ингээд маш олон төрлөөс олон сэдв рүү хөндөж орох, олон талын үйлдэлтүүд хийх тийм эрчим хөндөр байгаа учраас хөгжид бол нэлээд огцом хурдтай хөгжиж байгаа. Гэхдээ яг урлаг талаас нь ярих юм бол энэ донд бас тодорхой хэмжээний мэрэгжлийн шаардлага хангах тийм асуудлууд мэдээж аливаа нэг юм бүтээх гэж оролдож байгаа хүмүүст бол байж таа. Мянган жилийн түүхтэй Монгол зургийн урлаг. За мөн 10 гаруй жилийн түүхтэй Монгол зургийн нийгэмлэг. Өнөөдөрч нүүдэлчин байдлаас суурьшмал байдал руу шилжиж нийгмээ дагаад өөрчлөгдөн шинжлэгдэж сэтгэлгээндээ хувьсал хийсэн миний ард түмний уламжлалтыг ёс заншлыг хадгалан үлцээрлээ. Тэгвэл үүний нэгэн тод жишээ бол
Монгол зураг нийгэмдгийн тэргүүн зураач Ангар Сүр юм. Ингээд түүний 2008 оноос хийсэн нэгэн бүтээлтэй танилцъя. Аранга аймгийн Хашаа суманд байгаа хөшөө цадим музей болон хөшөө цадимын дурсгалын талаар нэг зураг зурж байгаамаа. Тэгээ энэ дурсгал болохоор бол 2000-аад оны ихэнх үеэр бол олдсон түргийн одоо хаан бэлгээ Күлтээгэн Жанжин нарын бол онгоны юм дурсгал байгаа. Энд бол гайхамшигтай том хөшөө тэгээд зогсолбор байсан. Тэгээ энэ хөшөөний ерөнхийдөө тэр гэрэлт хөшөөний бичээс тэр утгаар сэтгүүлээд юм зураг зурж байгаамаа. Тэгээ угаасаа энэ хөшөөн дээр бол юу гэж бичигдсэн байдаг вэ гэхээр ерөнхийдөө түргийг одоо дахин босгоход бэлгээ хаан түүний дүү Жанжин болох Күлтээгэн бол их нөлөө үзүүлсэн юм аа. Тэгээд улс орноо одоо байгууллаа, дахин байгууллаа гэсэн утгатай байдаг. Түрэг төмний хэдэн зууны тэртех үүх түүхийн буйруулсан хөшөө цайдам. Тэртех 552 онд Түрэг аймагуд Жужааны хаан тулсыг бод цугсны дараа Монгол нутагт төрийн шин нэгдэл болох Алтайн түргийн өдөрлөгч Бумны тэргүүлсэн Түргийн хаан тулс байгуулагдсан байдаг. Ийхүү 1500 гаруй жилийн дараа энэ нутагт Түмэн борны төвөргөн үгүй болж зөвхөн тэдний тухай таамаг үлгэр домог болсон хуучраа юу ч өгүүлж эсдийлэх хэрнэн өөртөө агуу түүхийг багтаасан дүнсгэр хүн жолоод үлдэж байна. Тэгээ яг энэ сэдвийн хүрээнд дор ерөнхийдөө тэр үеийн хүмүүс маань ямар их тийм эх орноо гэсэн сэтгэлтэй тэмүүлж байгаа. Тэгээд хөшөөн дээр гарч байгаа тэр агуулгаар бол тэр үеийн Хусаатныг одоо мөн хувцас хонор идэл хэрэглээ хувцас хонортой хамт нэг юм бүлэг юм сэдв зураг бол зурж байгаа. Гэрэлт хөшөөний бичээс. Зураг бүхэлдээ хааныг тийш тэмүүлэх мэт. Жигүүртэн шувууд, үхэр мал, ан амьтад, гуйг дуулгаан шижигнүүлсэн баатар эрс, эгэл жирийн зон олноос үлгэр домгийн амьтад хүртэл тэртех үл аслагдах зүг тийш тэмүүлэн байна. Үүний дунд өнөөх 100 түүхийг чих тавин сонсож харцад огтон ширдсэн мөнөөхөл хүн жолуудын дүр амар амгалангүй оршин байх юм. Дуусаагүй байгаа ч гэсэн яг ер нь эх орноо гэсэн тэмүүлж байгаа тэмүүлэл хөдөлгөөн тэгээд ямар нэг хэмжээгээр бас нэг түүх гэдэг чинь өөрөө одоо балардаг тэрийг нь дахин сэргээж гаргахгүй бол одоо ингэж бүдгэрдэг. Яг энэ санааг л тэр зургаараа мэдрүүлэхийг л оролдож байгаа. Тэг яг нөгөө хадны хөдөлгөөн тэгээд хамгийн гол одоо яг миний хүсэж байгаа юм тэр эх орноо гэсэн нэг тэмүүлж байгаа тэмүүлэл хөдөлгөөн энэ болгоно чинь бас өөртөө ингээд нэг тийм эхлээд сэтгэл хөдлөлөд байх хэрэгтэй юм шиг. Ингэхээр зурагт дүрслэгдсэн бодит ертөнцийн амьд бис хийгээд бодлоор амьлах далд ертөнц бүгд эх орныхон халуун ингэрөөд тэмүүлэн байгаа нь харагдах шиг. Харин хүн жолоод яг л өмнөх шигээ дүнсийн энэ их тэмүүлэл үлгэр домгийг түүх болгон өөртөө шингээх мэт. Өнөөдөр хөшөө цадимын тэр дурсгал бол бидэнд одоо яг уламжил хадгалж ирсэн ч гэсэн одоо жишээлбэл 1909 оны зургийг гэхэд чинь нөгөө онгоных нь хажууд байсан хөшөөнүүд хөшөө дурсгалууд нь бүтнээрээ ингээд сууж ирсэн тийм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр тунд Күлтээгэн Жанжины одоо чулуун хөшөөнийхэн толгой байдаг. Одоо өнсөө төв хүмүүсэд хадгалж байгаа. Тэгэхээр Күлтээгэн Жанжин бол ямар хөө одоо хүн байсан бэ гэдэг нь бол бидэнд бол тодорхой байна. Тэгэхдээ Бэлгийн хаан гэж. Тэр дунд бол Бэлгийн хааны хөшөө байсан. Одоо биднээс бол байх. Тэгэхээр Бэлгийн хаан гэж яг миний төсөөллөөр бол яг ийм хүн байсан байна гэсэн нэгдүгээр тэр юм ин оруулж өгч байгаа. Одоо царай төрхийг нь ерөнхийдөө жоохон европчууд царайтай, сахалтай,
Тэгээ тэнчэнээс алтан титэм бол олцсон. Тэр алтан титэмийг нь одоо өмсүүлээ. Энэ зураг бол үндсэндээ 2008 оноос эхэлсэн байна. Анхандаа хар зураг эсхийс нь бол явж байгаад энэ донд бол яг зөнт хад гэдэг нэг нэртэй тэр эскизээс үүдээд нэг шин зураг бол гарч ирсэн. Энэ эскиз мөн цаашаа үргэлжлүүлж явсаар байж байгаа. Өнөөдрийн одоо миний ярьж байгаа энэ хөшөө цайдмын дурсгалын талаарх энэ зураг бол одоо болж дуусч байна. Монгол зураг гэдэг хүмүүний сэтгэхүйн эрэл хайгуул өвгүүдийн ур ухааныг шингээж байдаг тань. Зураач энэ зургаач мөн асар их судалгаа, утга зүүн гаргалгааны үндсэн дээр гаргасан нь мэдээж. Миний зургнуудын хувьд бол одоогоор үндсэндээ бол хоёр чиглэл төрлөөр бол одоо зурагдж байна. Нэг нь болохоор түүхэн сэдв бас бол чухал байр суурь эзэлдэг. Нөгөөх нь болохоор илүү нөгөө хуучин бол манайханд бурхан зураг дээр бол байгалийн элементүүд бол нэг хэсгэн чимэг болж ордог байсан. Тэр буланд нэг жоох тэгээ үүл бол тэр дээд талд нь хшээтэй. Тэрийг одоо зөвхөн одоо тэр элементийг аваад яагаад зураг зурж болдгүй бэ гэсэн нэг санаагаар анх тэр хадны гоё хөдөлгөөн, ирээтэн тэгээд өнгө, дүрслэл тэр болгонод анх сонин санагдаад оюутан байхасаа бол хийж эхэлсэн юм байна. Одоо өнөөдрийн миний бүтээлийн одоо юу ч гэсэн энэ хоёр чиглэл рүү бас явж байгаа. Түүхэн сэдвийн хувьд бол яг өнөөдөр зурагдж байгаа тэр төргөөний зурагч бай, хар хором хоттой холбоотой зургуудч үндсэндээ бол судалгааны үндсэн дээр бол хийгдэж байгаа. Энэ бүтээлдээ чи тэрээр асар их судалгаа хийсэн нь харагддаг. Энэ дээр бол бас нэг юм ярих хэрэгтэй байна. Яг тэгвэл одоо Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн доктор одоо төвийн шлууны доктор Баяр гэж эрдэмтэн одоо зайлвал Бурхны оронд очсон байна. Энэ хүн амьд сэрэн байж хат нь би эскизийг авч очиж байсан. Очиод уулзаад за баяр өгшаа. Энэ эскиз ямар болж байна? Би энэ дээр бас ер нь худлаа зурмааргүй байна. Жоон ч гэсэн үнэн зурмаар байна. Энэ алтан титэм байлаа гэхэд одоо яг ямар байсан байж болох? Өмссөн байхад ямар байсан байж болох гэдэг. Тэгээ энэ яг уран бүтээлийн нэг судалгаа юм л да энэ. Тэгэхэд яг надад хэлжсэн. Малгай нь бол хүн жулуун гүшүүн дээр үүдэг малгай байсан баха. Тэгээд тэр малгайн дээр алтан титэм маань хадаастай байсан байх гэдэг. Тэгээ үндсэндээ бол одоо энэ зурган дээр бол тэр малгайны гадна талд чимэглэл болж энэ алтан титэм орж байгаа. Тэгээ нэрийн бодоод үзэхэд ч гэсэн алтан титэм маань их олон нөхөтэй байгаа иргэн дээр. Тэгээ ямар нэгэн юмн дээр бол хадаастай байсан бол тодорхой байна. Ийхүү түүний бүтээл төрж байна. 4 жилийн хугацаанд 3 эскиз гаргасан энэ бүтээлийн цэнхэрөнг хэн нэгэн өвгөн хуурчин хуучлах эрдний үлгэр домог мэд мэдрэмжийг үлдээн сэтгэл мөнөөхөл өвгөн хуурчин хуурын дуу тодоос тод сонсдох мэт. Монгол зураг гэдэг хоцорч үлдсэн урлаг биш. Харин ч бидний өөх түүхийг бидэнд сануулж, за бидний одоо үлдээж байгаа түүх ёс заншлыг өөртөө шингээ авч үлцээр. Тэгвэл бид өнөөдөр Монгол зургийн түүхийн талаар, за мөн дээр нь орчин үеийн төлөөлөгчтэй нэг болсон Монгол зураг нийгэмлэгийн тэргүүн зураач Ангарах Сүрэнгийн талаар хүргэлээ. Ингээд дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.